За 28 метрийн 51% нь хэдэн сантиметр гарч ирэх вэ? За бодлогын өгсөн нөхцөл нь болохоор метрээр өгсөн байна. Бидний гарах хариу нь болохоор сантиметрээр гарах хэрэгтэй болж дадлаа. Тэгэхээр эхлээд 28 метр гэдэг юм а сантиметр рүү шилжүүлье. За сантиметр гэдэг бол 1 метр гэдэг бол 100 сантиметртэй тэнцүү. Тэгэхээр 28-ыг үржих нь 109 буюу 2800 сантиметр болно. За бид нэр 2800 сантиметрийн 51% нь олно. 51% нь олохын тулд яах вэ гэхээр энийг 100-ны 51-ээр үржүүлээд 100 хуваагаад 51-ээр үржүүлж яана л гэсэн үг. Ингэж болно. Эсвэл 2800-га шууд ингээд үржүүлсэн ч болно. Яг тэмдэг. За аль нь адилхан. Энэ бол жишээлх юм бол энэтэй хураагдаад 28-ыг 51-ээр үржүүлнэ гэсэн үг болж байна. За энэ нь үржигдэхээр 1428 эссэн гэж гарч ирнэ. За энэ ч нэлээд мөн адилхан 1428 л гэж гарч ирнэ. Хэрвээ 62%-ийг олгож байсан бол 100-ны 62-оор үржүүл чинь 35%-ийг олгож явах юм бол 100-ны 35-оор үржүүлнэ л гэсэн үг.